Сахо шо о хане яхане 93 наадмын нэг үндэсний өв соёл гэдэг утгаар нь ер нь бол сур харваг ер нь цаашдаа өвлүүлээд явъя гэсэн тийм төлөвлөлтөд одоо 4 хүүхдээ сургаа явж байна. Намайг Баянлаг Яну гэдэг 12 настай анх аав ах хоёроо дагаад сур харваагаар хичээлж эхэлсэн. Сур харваагаар хичээллээд 3 жил болж байна. Намайг Алтан Цэцэг гэдэг би 10 настай. Би өмнө жилээс сур харваагаар харвж эхэлсэн. За, намайг Баяндалагын Тэмүүлэн гэдэг. Би Булгааны Баянур сумын засагтан клубыг харваж. Би үндэсний сур харвааны спортоор хичээлээд одоогоор 4 дахь жилдээ явж байна. Гүсэг гэдэг би 6 настай. Энэ жилээс юу сурч байгаа? Энэ жилээс би ном аваад таварч сурсан. Манай энэ сум одоо Булган аймгийн Баянур сумд ирээс наадам болохоор бас нэг сур харуудаг хүн байхгүй. Тэгэл нэг ахны найз хоёртойгоо ярилцаал ер нь анх сур харуу сурсан. Хүмүүсийн бичлэг харж байгаа л анх одоо сур харуу сурж ирсэн. Тэгээ 22 онд бас Монгол Улсын мэрэгэн Баатрин Тасцэв гэдэг багштай шав болоод тэгээд аймгийн мэргийн спортын мастер гэсэн цолтой явж байна одоо. Аав 2020 онд ингээд сонирхоод ингээд харавж эхлээд битэд ингээд аавыг хараад ингээд сонирхож эхэлж ирсэн юм аа. Тэгээд дараа нь манай ах харваад тэгээд дараа нь би харваад тэгээд дараа нь манай дүү харвсан. Аав нөгөө нэг шавнартай бол ингээд хүүхдүүд ингээд бэлдэн гэсэн бохгүй юу. Тэгэхээр манай надтай ч хэцүү хүүхдүүд харна би дагаад орчихсон. Тэгэл харваад эхэлсэн дээ. Шэлгэн татах эрхэг хүн удамт батарот зэлэмс бэдэн цэцэн уханаар Харж явах үедээ чи юу боддог вэ? Өөргөө сэтгэл зүгээ бэлдээд тайван байл гэж боддог. Нэг сум алдвал нэг байр хойшлон гээд аав байнга тэгжилдэг. Тэгээд миний амжилтууд гэвэл өмнө жил би Монгол Улсын өсвөрийн отго харваанд төрүүлж исэн. Энэ жил болохоор нээлтийн харваанд нь 5 дугаар байранд орсон. Тэгээд бас Улс аймгийн 100 жилийн айн баяраар 1-р байранд орсон насандаа. Гэр бүлээрээ ингээд хичээлхийн давуу тал нь юу вэ? Бүгд ингээл наадуулгаа хамт явчихна. Бөөндөө сайхан тэгэл явчихна. Зарим айлын хүмүүс ч ингээ ганцаараа ингээд сандраал ингээл харавч чадахгүй байдаг шүү дээ. Битэд болохоор ингээ бөөндөө болохоор амар байдаг. Манай ингээд 33 хүүхдээ байдаг. 22 эрэгтэй, 12 эмэгтэй байдаг. Манай ингээд одоо өөр харавдаг хүүхдэл байхгүй. Би ганцаар нь харавдаг. Энэ төсвөр ачууд л суун. Тэгээ нарт халуун наранд чарвж идэг. Тэгээ бороотой тэгээ салхинд чарвж идэг. Төсвөр ачууд хатууж анхаарал төвлөрөлт гэх мэт олон зүйлд нөлөөт болгож боддог шүү дээ. Өдөртөө хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ? Өдөрт тэгэл 5-6 цаг бэлтгэл шүү дээ. Анх бол эрхээ орол амар өвддөг гэсэн. Одоохондоо ер нь л тэгээд тасаад гэх юм уу, тасан цогцоод хамаагүй зүгээр гайгүйсэн. Хэдэн зорилгоосоо болцооч. Монгол Улсын мэрэгэн болно л гэж бодож байгаа. Эндээ өрхийн төл одоо чам юу хэрэгтэй байна? Одоохондоо л надад хэрэгтэй зүйл байхгүй. Бүх зүйл нэг. Зарим айлын хүмүүс ч ингээл зарим юм авч чадахгүй байхад манай аваач хоёр битэдийг ингээ бүх юмар нь хангаад өгчдөг. Би ер нь мэрэгжил маань баг шалах байхгүй юу? Гэтэ бас давхар харвана л гэж бодож байгаа. Хүүхдүүдийн хичээл заах нь амар гоё санагдав. Ирээдүйд одоо би ингээд том болоод өөр мэрэгжилтэй болоод тэгээд гэр бүлтэй болоод явсан чинь сур харуугаар хичээлэл явж гин гэж бодож. Тусаас онцгойрох юм нь одоо 93 наадам л шүү дээ. Тэгээд одоогоор ер нь л тоогооч л гэж бодож байна. Одоо ингээд өөрөөхөө ингээд сэтгэл гаргаж ийсэн хоолой бусдад амтлуулаад тэр хүмүүс ингээд гоё баяртай тэдэнд гоё амтгтвэл гоё. Би улсын авраг болох хөөдөлтэй. Яагаад тийм юм өрөөдөд байгаа юм бэ? Улсын аврагууд сайн хавардаг болохоор. Өтөө ингээд зугаад ингээд хоёр гараад байна. Тэгээ нүдэ хааш харах юм? Нүдэн аавчтай хайртай шүү. Бит хоёрыг битэдэг ингээд
үргэлж дэмжиж ингээ бүх юмар нь хангаж өгдөгт баярлаа. Тэгээд амар их хайртай шүү л гэж. Аавдаа үргэлж баярлж явдаг. Надад үргэлж тусалж дэмжиж зааж хайрлагдагт баярлаа. Аавч хоёртой хоёуланд нь маш их баярлдаг шүү. Хайртай шүү. Зэлэн өрсөн чөдөр цоллоо. Чингэсэн чулуун сэлсэн эртний түүхтэй сур хараваа. Хадаа мэрэгэн хадаа эрхэг Монголын сур хараваа. Чи ерөөсөө нөгөө айгүй ухааны спортч штэ. Тэр ухаан зарцуулж ижил одоо тэр салхийг одоо тооцоолно тий. Тэнд нь барьж харахад одоо тэгж хийсэл миний сумон тим нартай байхад одоо би тэгж хараагаад зурх юм байна гэл ингээ ухааны спорт болохоор илүү хүнийг ингээ нэг орцсон хүнийг бол ерөөсөө илүү ингээ өөртөө татаад идэг юм болоо гэж боддог. 10-аар хичээлсэн хүүхэд бол ерөөсөө маш төлөв даруу болдог тий. Хүний үг даадаг, төсвөр төвчээртэй тийм болдог болохоор хүүхдүүдээ сургая гээл сургая явчихлаа. Би одоо 4 хүүхдтэй 10 гаруй шав байна хичээлүүлж байгаа. Тэгээд гэр бүлээрээ хараа явж чинь ард талыг одоо манай эхнэр бас таадаг. Тэгээд би 3 4 хүүхдээ аваад ингээд тэнцээ оролдонд явж идэг. Тэгээд бас эхнэртэй бас баярлалаа. Арын маань байг дааж идэг тий. Сүүлийн сумд амар сандарлаа. Өөрөө харахтаа сандардаг хөрнө. Яг охиныгаа харсан ч бас амар ардан сандарч бас догдолж хүлээж авлаа. Тэгээ охин манаас итгэлийн маань алдахгүй бас сайхан харуулж бас төрөөсөнд баяртай энэ улсынхаа баяр нааданд. Охин маань болохоор 28 сумд 28 онсон. Тэгээ дараагийн хүүхэд нь 26 онсон байна. Тэр сумад явахдаа дотроо юу бодож явж байна? За энэ сумыг онцвол тэгэл болоо гэж тэгэл харсан да. За яг төрүүлээ гэдэг юм юу сонсоод ямар санагдсан? Юу гэж бодсон дотроо? Өөрөөр л бахархсан да. Амар баяртай өөрийгөө төрүүлнэ гэж бодоогүй тэгээд байж байгаа л гээгүй төрүүлсээ тэгэл амар догдол яг шагналынхаа авахын өмнө амар догдолсон тэгэл амар баяртай наа ээжтэй хэлсэндээ ээж нэстэ миний охин хамгийн монд ингээл наваг зөндөө их магтсан одоо дараагийн тэмцээндээ шууд явах гад шагналаа авсан чи одоо шууд явна гэж юмудаа бэлдээл аавынхаа нэр сум аймгийнхаа нэрийг ингээд улсад гаргаад явж байгаад амар баяртай байна.